Бид 2008 онд баян үйлгээр рүү сэлбийн нуруу одоо тэр Монголын яс гэдгийг даваа тэр орчимд надлын аялал хийхээр яваад анхны ухаалаг түлхүүрийг одоо хэрэгэлсэн ухаалаг түлхүүртэй 200 та ингэж одоо их сайхан бардам амгалан аялж явлаа. За энд бол бид нэг том асуудалтай тулгарсан. Тэр бүх аялал нэг л зүйлээс болж нурсан. Тэр нь ухаалаг түлхүүрээ гээсээс болсон юм. За ингээд үндсэндээ бол хотоос онгоцоор хүмүүс дуудаад бас онгоолгож чадлагүй сүйдээ машин ачуулаад гэх мэт зардал тоолоод үзэхэд 2 сая 500 орчим мянган төгрөгөөр ухаалаг түлхүүрийн одоо зовлон дуунаж тэр аялал нурж байсан юм төвхтэй. Тэнд бол маш их туршлагатай, маш их одоо сайхан омог бардам одоо улсууд явсан гэдэг бол энэ аялал талаар болсон нэг юм төвх бий. Энэ проблемаас гарахад их чухал зүйл тусалж байна. Өөрөөр хэлбэл хэдхэн мянган төгрөгөөр 20 мянган төгрөг өрөхгүй үнээр ухаалаг түлхүүрийг шийддэг болсон байгаа нь гайхалтай зүйл. За энэ бол сурчлагаа биш. Та бүхэнд хамт хуваалцж байгаа их аятайхан зөвлөгөө юм а гэж бодож байгаа. Ухаалаг түлхүүр гээсэн тохиолдолд түүнийг орлуулдаг механик маягийн ийм түлхүүр чиптэй түлхүүр гарсан байх шүү. Энийг та бүхэн одоо энэ аяллаа үйлдвэрт олоод авчих юм бол одоо энэ 400 мянган машин ухаалаг түлхүүртэй хийж байгаа улсуудад бол бидний монголчууд их тохирсон аятайхан зүйл байна гэж хэлэх гэж энэ удаагийн урайлгыг энэ зөвлөгөө өгч байгаа шүү. Энэ бол сурчлага байсангүй зөвлөгөө ихтэй бас сурчлага.